За сайн байна үзэгч та бүхэнд 440 Гц-ийн төрөл цоо шинжилгээний дугаараа та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. За ингээд өнөөдрийн хичээл бол funky. Яа, тийм ээ, энэ бол funky. За ингээд та бүхэнд 440 Гц-ийн төрөлөг season 2 буюу цахилгаан гитарын хичээлийг та бүхэнд хүргэж байгаа үед ингээд өнөөдрийн дугаар бол funky стил. Ингээ funky стилийн зарим riff болон kick тэгээ мөн зарим strumming буюу цохилтуудыг та бүхэнд зааж өгч байна. За ингээд олон юм нуршихгүй бүгдээрээ мэдээж шууд 440 Гц funky урагшаа. За funky гэдэг бол ерөнхийдөө blues, jazz одоо тэгээд юу гэдэг R&B бүх юмны аюу гоё том нэгдэлтэй баш funky бол аюу гоё rhythm хамгийн гол нь feel буюу одоо мэдрэмж одоо өөрийнхөө мэдрэмжээр тоглодог энэ хамгийн гоё сонирхолтой. Тэгээд funky одоо ийм riff-уудыг сурахад бол ерөнхийдөө бол жоохон blues scale-үүдийг ашиглаад болно. Үүнд бол pentatonic scale, магадгүй dominant scale-үүд байж болно. За тэгээд сая би та бүхэнд эхлээд нэг тоглосон. Тэгээд би дахиад нэг тоглож үзүүлээ. Тэгээд та бүхэн бас нэг сайн сонсоод аваарай. Mi өнөөдрийн сурах funky бол зөвхөн энгийн funky. Тэгээд айгуу гоё ритмүүд байгаа. Тэгээд эхлээд бидэнд жижигхэн лиг одоо юм жижигхэн riff ихлээр сурна. Тэгээд riff сурахдаа бидэнд ерөнхийдөө ашиглах өнгөнүүдийг би та бүхэнд эхлээд зааж өгье. За ингээд хичээлд орсон. Тэгэхээр эхлээд бидэнд ми гэсэн үг хэрэгтэй. 6 дугаар цоосон. Ми 6 дугаар цоосон дурна. За бидэнд дараа нь ашиглах өнгө бол sol гэсэн өнгө. Sol буюу G. Энэ хоо 6 дугаар утасны 3 дугаар лад. Mi sol. За мөн бидэнд re гэсэн үг хэрэгтэй. За re болохоор 5 дугаар утасны 5 дугаар лад re гэсэн үг дурж байгаа. 5 дугаар утасны 5 дугаар лад. За тэгээд 5 дугаар утасны 4 дугаар лад. За ерөнхийдөө саяны сурсан үгнүүд бол mi 6 дугаар утас sol. За тэгээд 6 дугаар утасны 3 дугаар лад G sol. 6 дугаар утасны 5 дугаар лад Аачлаарай 5 дугаар утасны 5 дугаар лад Re. За тэгээд 5 дугаар утасны 4 дугаар лад C sharp буюу до диез эсвэл Re bemol гэж дуудаж болно. Айлмжуулна. За эхнээс нь дахиад үзье. За бүгдээрээ надад зэж тоолоорой. Тоолоод явъя. Бүгдээрээ нэг гişмээр тоглож явъя. За эхлээд Mi дараа нь Sol дараа нь Re тэгээд C sharp эсвэл D flat гэж нэрлэж болно. За үзье. Тэгэхээр 6 дугаар соосон. 1 E 2 E 3 E 4 E. За ерөнхийдөө энэ дөрвөн өнгийг биднээс ашиглана гэсэн үг. Энэ дөрвөн өнгийг бид нар ашиглана гэсэн үг. За мөн бас бидэнд октав өнгөнүүд хэрэгтэй. Mi sol re D flat. За тэнгууд бас магадгүй биднээс октав sol дөрөвдүгээр утасны 5 дугаар дадан дээр октав sol дөрөвдүгээр утас sol. За бас бидэнд ля гэсэн үг хэрэгтэй. 5 дугаар цоосон. 5 дугаар цоосон дугаар ля дуурна. За бидэнд одоо ерөнхийдөө өнгөнүүд юу болж байна гэхээр 6 дугаар цоосон. 6 дугаар цоосон 3 дугаар лад. 5 дугаар цоосон 5 дугаар лад. 5 дугаар цоосон 4 дугаар лад. 5 дугаар цоосон. За тэгээд 4 дугаар утасны 5 дугаар лад. За бас ми гэсэн өнгөө
ми гэсэн үг ах тав дээр авч болно. 5 дугаар утасны 7 дугаарлаад. За эхнээс нь тоолоо үзье 6 дугаар суусан. 6 дугаар утасны 3 дугаарлаад. 5 дугаар суусан. 5 дугаар утасны 5 дугаарлаад. 5 дугаар утасны 4 дугаарлаад. 5 дугаар утасны 7 дугаарлаад. 4 дугаар утасны 5 дугаарлаад. За энэ бол дараа л бол чухал биш, дараа л бол чухал биш. Яагаад тэгэхээр фанки би түрүүн хэлсэн фил буюу өөрсдийн мэдрэмжээр тоглоно. Одоо ерөнхийдөө импровизац буюу шууд өөрсдөө зохиож тоглох учраас тэгээ би та бүхэн зөвхөн ерөнхийдөө энэ өнгөнүүдийг ашиглаад бас зохиож тоглож болно гэсэн зүгээр та бүхэн зүгээр одоо юу гэх юм зөвхөн одоо санаа өгж байгаа. Тэгээд ийм өнгөнүүдийг ашиглаж тоглож болно. Энэ өнгөнүүдийг хаанж оруулаад тоглож болно. Тэгээд өнгөтэй санаа нь бол зөвхөн энэ өнгөнүүдийг ашиглаарай гэсэн санааг та бүхэн хэлж өгч байгаа гэсэн. За тэгэхээр ми 6 дугаар цоосон. 6 дугаар утасны 3 дугаар sol. 5 дугаар утасны 5 дугаар re, 5 дугаар утасны 4 дугаар D sharp. За тэгээд магадгүй 5 дугаар цоосон. За тэгээд 5 дугаар утасны 7 дугаар лад байж болно. 4 дугаар утасны 5 дугаар лад. Ийм өнгөнүүд ээж болно гэсэн. За би эхнээс нь дахиад тоглоё. Та бүхэн яг дараалал нь чийжлээд аваарай. Би яг дараалал нь тоглоё. 6 хоосон, 6-ийн 3, 5 хоосон, 5-ийн 5, 5-ийн 4, тэнгүүтээ 5-ийн 7 дуурна. Тэгээд 4-ийн 5. За энэ өнгөнүүд хаанаас орсон болно гэхдээ хамаагүй энэ ладууд нь чухал. Энэ яг өнгөнүүд нь байх чухал. За эхнээс нь дараалал нь тоглоод үзье. 6 хоосон, 6-ийн 3, 5 хоосон, 5-ийн 4, 5-ийн 5, 5-ийн 7, 4-ийн 5. За өнгөнүүдээр ми, sol, c sharp, d, e, g, e, g, c sharp, d, e, g. За дахиад дараалал нь бүгд үзье. 6 дугаар суусан. 6-ийн 3, 5-ийн 4, 5 хоосон. 5-ийн 4, 5-ийн 5. 5-ийн 7. Тэгээд 4-ийн 5. Удаан. За эхнээс нь удаан бүгд зэрэг тоглоё. 6 хоосон. 6-ийн 3, 5 хоосон. 5-ийн 4, 5-ийн 5, 5-ийн 7, 4-ийн 5. За зэрэг 1 2 1 2 3 и 1 и 2 и 3 и 4 и 1 и 2 и 3 и 4 и дахиад 1 и 2 и 3 и 4 и 1 и 2 и 3 и 4 и 1 и 2 и 3 и 4 и 1 и 2 и 3 и 4 и. За энэ өнгөнүүдийг ашиглаж болно гэсэн үг. За би яг энэ өнгөнүүдийг ашиглаад гэхдээ яг дараал бол хамаагүй дараалыг өөрсдөө зохиож болно. За яг ихлээр би та бүхэнд жижигхэн санаа өгье гэдгээс сонсороо. Суур буюу root өнгө нь бол тэгэхээр ми байх хэрэгтэй хамгийн чухал нь бол ми гэсэн өнгнөөс эхэлнэ. За одоо саяны миний тоглоснуудыг зүгээр хайлт тоглоод үзье. За 6 дугаар цоосон 5 4 5. Орж болно. За
дахиад үзье 6 дугаар суусан. 6 дугаар 5 дугаар утасны 5 дуулаад 5 дугаар утасны 4 дуулаад 5 дугаар утасны 5 дуулаад. За нийлүүлээд тоглоё. Маш энгийн одоо рифтэй лик болж байна. Маш зүгээр хэдхэн үнгийг ашиглаад өөрсдөө гоё тоглож болно. За саяны ликийг дахиад зүгээр удаан тоглож үзье. 6 олсон. 5-5 5-4 за 5 И за тоолоод үе үзье 1 И 2 И 3 И 4 И 1 И за эхний тойрог нь болохоор 6 олсон 5 4 5 за дараагийнх нь болохоор 6 олсон 5 4 5 4 5 тэгээд 6-гийн 3 эхнийх 2 сон 5 4 5 4 5 6-гийн 3 за нийлүүлээд удаа И ийм болчин за удаа за магадгүй бид ахтаа бас дуурж болно. Ише ми гэсэн гав. Ми. Эсвэл магадгүй бид энэ өнгөө ахтаа доор буюу 4-р утасны 5-р даднаа дуурж болно. За одоо бидэнд 6 цоосон 6-ын 3 5 дугаар цоосон 5-ын 4 5-ын 5 4 утсын 5 дуулаад магадгүй 5 дугаар утсан дуулаад байсан ч болно. За одоо энэ өнгөнүүдийг ашиглаад биднээс өөрсдөө шууд зохиож тоглож юм эсвэл за эхлээд би бас нэг риф хийхэд үзье. Импортаз 1 2 За айгу зугаатай ер нь бол айгу зугаатай өмнөд энэ тэнд нь оруулаад гой тоглож байсан. Тэгэхээр яг хэдүүдээ яг үндсний рифтэй болохын тулд 6 олсон 5-5 5-4 за 5-5 за дараа нь дахиад 6 олсон 5-5 5-4 5-5 5-4 5-5 дөнгөдөө 6-гийн 3 за дараагийнх нь дахиад сайн ягаад давтаж чинь гэхдээ нэг юм нөгөө тэр нь болохоор 6 цоосон 5-7 4 5 дараа нь 6 олсон 5-ын 7 4 5 4 5 тэгээд 4-ийн 5 доотлон гэсэн үг. 4 дуусны 5 болоод. За нийлүүлье. За юм болж. За удаан ихсэн тоглоод үзье. 6 5 4 5 И 6 5 4
6гийн 3 шууд. За одоо энэ бол эхний нэг тойрог явж байна. За дараагийнх нь болохоор 6 7 4 5. Дахиад хий. 6 7 4 5. За дараагийнх нь болохоор 6 7 4 5 4 5 4-ийн 5. Бидийнхээ яг энэ ритмээр нь ийм болчих гэсэн үг. За одоо бүгднийг нийлүүлээ үзье. Дараа уучлаа. Эхэлж байна. Дахиад эхлэе нэг. Хой. За юм болж. За энэ бол мен буюу одоо үндсэн лиг бүгдээрээ зохиолоосай. За жоо хурдна. Яаж зохиож тоглож болно. За тэгээд өнгөнүүдийг энэ тэнд нь оруулна. Гэтэ мэдээж энэ чинь филинг буюу айгу бас гоё өөрөө мэдрэмжээр тоглохоос гадна өөрөө бас айгу өнгөнүүд нь бас хоорондоо нийцэлтэй байх хэрэгтэй гэсэн үг. За ингээд бид нар ерөнхийдөө үндсэн нэг funky riff суулаа. Яаж тоглож болно. За одоо ингэ дараа хэсэг бол бүгдээрээ ритм үзье. Бас яг гоё chordтой үзье. DGF гитар сургуулийн төв бүх салбаруудаа шинэ хэлсэлтэд бүртгэж эхэллээ. За одоо бүгд ритм үзье. За эхлээд бид тоглож үзүүлье. ерөөдөө яаж бол ритмийг тоглож болно. За тэгээд бидэнд ми доминант 9 аккорд, sharp 8, 9. За монголоор болохоор ми доминант дээш 9 аккорд. Доминант аккорд. Тэгээд 9 дугаар үүргэн дээшээгээ гэсэн үг. За яаж урьж нэхэр 5 дугаар цанд болдгуулаад
5 дугаар утасны 7 дугаар удаад тэгээд 4 дугаар утасны 6 дугаар удаад уучлаарай тийм 5 дугаар утасны 7 дугаар удаад 4 дугаар утасны 6 дугаар удаад 3 дугаар утасны 7 дугаар удаад. За тэгээ 2 дугаар утасны 8 дугаар удаад энэ дээр чигч уруу. 5-ын 7 4-ийн 6 4-ийн 7 2-ийн 7 2-ийн 8 ми доминант дэш гэсэн 9 гэсэн аккорд и доминант sharp 9 гэсэн аккорд 8 гэсэн аккорд 9 гэсэн аккорд. За ямарс бидэнд доминант аккорд байгаа. Одоо бидэнд юу хэрэгтэй вэ гэхээр ритм. За тэгээ ритм бол айгүй амархан. Тэгэхээр баруун гар зөвхөн доошоо дэшээ. 1 2 3 4 1 ерөөдөө яаж тоглоно бидэнд 1 2 3 4 гэсэн тэгшин ритм байгаа. Эднээсээ хаанч зохиод хаанч болоод явж болно. Гэхдээ фанки стилийн хамгийн чухал юм юу гэхээр зөвхөн хатгаад өнгөрдөг аккордуудыг за баруун гар аккордо зүгээр утсан дээр дарахгүй бол энэ утсан дээр хаач нөрөө. За ихтэй бүгд энгийн хитэн ритм сураа. Та 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 яг тоглож байгаа ритм өөрөө бас аялал айгу зүгээр айгу аялаад хаана. За эхлээд ингийн ритм та 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 дахиад айдара та 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 юу нь ритм амар олон төрлийн ритм тоглож байгаа. Гэтэ яхаа бид нэр энэчээс хамгийн амархан дээр рифүүд авъя. За эхлээд да. За энэ жоохон хурд юм байна. Арай хөнгөн.
тэгэхээр бид нар сая бүгдээр яаж бол ритмийг бол яаж тоглож болно. Тэгээд хамгийн гол нь өөрсдийн филинг ритмийг өөрсдөө чинь тоглож байгаа филинг байх хэрэгтэй. За тэгээд да байсан ч болно. Тэгэх юм бол эсвэл да эсвэл да За сайн яг гурван ритм дахиад үзье. Тэгэх да. Дараахан да. Одоо да. Дахиад да. За одоо нэг скейл ашиглаж тоглож үзье. За тэгэхээр бүгдээрээ эхлээд ритмүүд аягүй сайн сурах хэрэгтэй гэсэн үг. За ингээд дараагийн хэсгээр бид нар сая жижигхэн ритмүүд сурсан. Одоо бол дараагийн хэсэг бол бүгдээрээ ритмээ сурсан юм чинь зарим жижигхэн скейлүүдийг бас суръя. Тэгээ скейлүүдээ ашиглаад тоглож үзье. DGF гитар сургуулийн төв бүх салбаруудаа шинэ эсэлтэд бүртгэж эхэллээ. Бид нар түрүү ритм үзсэн. Ерөнхийдөө 3 ритм үзсэн. Дахиад сануулах юм бол ерөнхийдөө
бидэнд за 3 ритм ороход эхний 2 ритм дээр өөртөө одоо фанки зохиож тоглож ирсэн. Эхлээд да одоо скейл ашиглан те. За ерөнхийдөө нөгөө анх сурсан ритм зүйлээ бид нар холбоо тоглоод байна гэсэн үг. За тэгээд оролдоод үзье. За ерөнхийдөө яаж тоглож болно. За тэгэхээр эхлээд бидэнд тап энэ хоосон зайд бид нар импровизац буюу өнгөнүүдийг ашиглаж байгаа. За ерөнхийдөө бид нар ми доминант аккорд барьсан учраас мигийн миксолидийн гэсэн скейл ашиглаж болно. Эсвэл бид нар мигийн пентатоник жоохон миксолидийн ашиглахаас илүү жоохон биднээс арай амархан бодлох юм бол жоохон блюзтэй ойрхон скейл буюу одоо жишээлбэл арпеж ашиглаж болно. За яг бүр ойрхон скейл гэх юм бол за пентатоник ашиглая. Пентатоник, мигийн пентатоник. За энэ бид нар заавал мигээс нь биш ля мигийн пентатоник ляага блум 5 дугаар өрөх хагас тон дээшээ 6 дугаар хагас тон доош гэсэн үг. За энэ скейлийг ашиглаад энэ өнгөнүүдийг гэсэн үг. 5-ын 5, 5-ын 6, 5-ын 7. Уучлаарай 6-ын 5, 6-ын 6, 6-ын 7, 5-ын 5, 5-ын 7, 4-ын 5, 4-ын 7. За энэ өнгөнүүдийг ашиглаад бас тоглож болно. За энэ ч актав. Актав. Тоглоод үзвэл. За маш ихлээд энгийн өнгөнүүд ашиглая. 5-ын 7, уучлаарай 5 дуусны 6. 5-ын 5, 5-ын 7, 4-ын 5. 5-ын 5, 5-ын 7, 5-ын 4-ын 5. Яаж болно эсвэл? За одоо ритм тоглоод бид нэр хэлээд тап. Тап тап. За яг энэ ритмээр одоо шивэл тап. Тап тап. Тап. Тап тап. Тап.
Ерөөсөө бид энэ өнгөнийдлийг ашиглаад байгаа. За бидэнд ерөнхийдөө ашиглаж болох вариантууд бол за энэ өнгөнүүдийг ашиглаж болно хамгийн эвтэйхнэр. За ерөөдөө санийхаа өнгөнүүдийг ашиглаад одоо яаж тоглож болж байна гэсэн үг л дээ. За ингээд өндөр бүгдээр funky цохилтууд зарим ликүүд тэгээд бас пентатоник скейл ашиглаад яаж тоглож болох вэ гэдгийг ерөнхийдөө суурлаа. За тэгээд хамгийн гол нь ритм. Яаж ба дарап та Зохид маань зөвхөн доош дэшээ За тэгэхээр та бүхэн funky ритмуудыг
тоглож үзүүлдэг. Тэгээд ерөнхийдөө season 2 аягүй сонирхолтой байгаа байх гэж та найдаж байгаа. Тэгээд маш олон гоё дуунуудын riff-үүд тэгээд маш олон гоё зүйлсүүдийг бид ерөнхийдөө сурж байгаа гэж би бодож байгаа. Тэгээд та бүхэнд чадлынхаа яриад бас сонирхолтой байх үүднээс одоо бас яг өмнөх сизнүүд бол ерөнхийдөө бол дандаа акустик гитарт зориулагдсан тий. Тэгээ ерөнхийдөө бол анхны шатны байсан бол одоо энэ season 2 бол цахилгаан гитар ороод ирж байгаа учраас одоо юу гэхэд англиар бол intermediate болоод явж байгаа тий. Одоо дунд төвчнийхэнд зориулаад явж байгаа. Тэгээ би багс бүх юм амар детальны хэлж өгөхгүй байгаа өмнөх нэвтрүүлгүүд чигээ. За ингээд та бүхэндээ өнөөдөр funky заалаа. Ингээд та бүхэнд хичээл маань таалагдсан гэж найдаж байна. За ингээд миний би Davka 440 GHz нэвтрүүлгийн хөтлөгч. Ингээд та бүхэндээ дараагийн хичээлээр уулзлаа. Түр бака funky